Улсын хурлын чуулганы үдээс хойш хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүгийн асуудал хөндөгдлөө. Тодорхойлох юм бол банк бус санхүүгийн байгууллагууд барьцаагүй богино хугацаатай өндөр хүүтэй зээлээр мөнгө хүүлж байгаа асуудалд цэг тавих шаардлагатай байгааг санууллаа. Сарын 10%-т жилийн одоо 120% хүү юм уу та. Энд чинь айгүй яг даалт хэлбэрт байгаад байгаа шүү дээ. Энэ дээр яг ямар арга хэмжээ авч энэ худалдаа эрхлэгчтэй ямар боломжийг олох юм бэ? Энд бол худалдаа эрхлээд байгаа нөхдүүд нь дандаа л гэр хорооллын чиглэлийн одоо яг бор зүрхээр өөрсдөө авч явж байгаа иргэд байгаа байхгүй юу? Гэтэл өдрийн болон 7 хоног тэгээд 20 хоногор хүүгээ тооцож өгдөг. Тэгээд сарын 10%, жилийн одоо 100-120% хүүтэй яг ийм зээлийг бодитоор авч хэрэгжилж байгаа шүү дээ. Энэ тэгээд бүр далд хэлбэрч шилжчихсэн. Мөнгө хүүлэгч нэргээд ирдэг бүгд тодорхой байж идэг. Өдөр болгоо очиод 500 мянган төгрөг аваад оройн эргэлдүүлээд өгдөг. 40-50 мянган төгрөг хүнд нөгдөг. Яг л ийм бодит нөхцөл байдал байгаа шүү дээ. Монгол банкны болон бусад газруудын Монгол банк санхүү яам гэл яригдж идэг. Олон дарга нар банк ус санхүүгийн байгууллагууд хүүний орлого олж идэг гэдэг ийм зүйл яригдаад идэг. Энэ чиглэл рүүгээ яаж ажиллах юм бэ? Мөнгө хүүлэлт одоо Гобсэг гэж зохиол төр гардаг шиг мөнгө хүүлэлт бол Монголд бол хязгаараа алдсан шүү дээ. Бол хит өндөр хүүтэй зээлийг бусдаас ингээд богино хугацаатай аваад тэрүүгээр санхүүгийн дарамтад ороод байгаа тухайн асуудал бол маш олон жил яригдчихэж байгаа. Тэгээ энэ дээр бол санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах тухай хууль гэдгийг бол Төв банкнаас ажлын хэсэгт нь ороод ажиллаад явж байгаа. Ерөнхийлөгчийн тамирын газрын дээр бол ажиллаад өргөн барихаар бол явж байгаа. Тэгээд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашигын тухай хуулийн дээр санхүүгийн хэрэглэгчийг хамгаалсан тийм бүлэг зохицуулт бол орж ирнэ. Яг энэ дээр бол энэ өдрийн зээлтэй холбоотойгоор зээлийн одоо хүүний дээд хязгаарыг тогтоосон тийм зохицуултыг бол хийж өгөхөр бол ажиллаж байгаа.